Сайн байцгаана хүүхдүүдээ. Өнөөдөр бид бүхэн нийгэм хэрхэн өөрчлөгддөг вэ гэдэг талаар ярилцсанаа. За энэхүү сэдвийн хүрээнд нийгэм хэрхэн өөрчлөгддөг талаар онолын үзэл санаа. За тэгээд нийгэм өөрчлөгдөхөд нөлөөлж буй хүчин зүйлсүүдийн талаар судлаж танин мэдэх болно. За нийгэм хэрхэн өөрчлөгддөг гэдэг талаар бүтэц шигүүргийн онолын. За энгийнээс нарийн төвөгтэй байдал руу шилжих замаар өөрчлөгдгөө гэж үзсэн. Нийгмийн өөрчлөлтийг зохисгүй талаас нь авч үзсэн. За нийгэм өөрчлөгдөхөд энгийнээс нарийн төвөгтэй байдал руу өөрчлөгд дасан зохицох маягаар бол өөрчлөгд юм а гэж үзсэн байна. За бүтэц шигүүргийн онолын төлөөлөгч Parsons үзэхдээ нийгмийн хувьсэл бол нийгмийн институтын ялгарлын өсөн нэмэгдэл юм а гэж авч үзсэн байна. Өөрөөр хэлбэл нийгэм хөгжихийн хэрээр нийгэм дэх институтууд бол өсөн нэмэгдэж байдаг. Хүмүүсийн хэрэгцээ дагаад түүнийх нь институтууд нэмэгдэж байдаг гэсэн цаанаа бас гаргаж ирж байгаа. За марксизмын хувьд тэгвэл эдийн засгийн өөрчлөлтийн суурь нь болдгоо гэж үзсэн байна. За дотоод зөрчил хувьсалд хүргэдэг. Энэхүү хувьсалд нь тэгшэл байдлыг өөрчлөх, шударга эсрэг тогтоох нөхцөл үндсөөр нь болд юм а гэсэн үзсэн байна. За ингээд нийгмийн өөрчлөлт нь зохистой зөв зүйл юм а гэсэн үгнээс тайлбарласан. За Макс Веберийн хувьд нийгмийн өөрчлөлийг судалгаан тогтвортой их нөлөө бүхий хүчин зүйлсийг тодорхойлох, нийгмийн тодорхой үеийг харилцааг тайлбарлах онолыг бүтээж чадна гэж үзсэн байна. Ерөнхийдөө марксизмыг шүүмжлэх байдлаар бол тайлбарлаж гаргасан. За тэгэд нийгмийн өөрчлөлт нөлөөлж буй бусад хүчин зүйлс нь. За хүн амын өсөлт. За 20 дугаар зуунд дэлхийн хүн ам 1.65 тэрбумаас 6 тэрбум болж өссөн. Монголын хүн ам 647 мянгаас 2,375 мянга болж нэмэгдсэн баг. Энэхүү хүн ам нэмэгдснээс дагаад нэг хүмүүсийн хэрэгцээ үүнийг дагаад институтууд өсөн нэмэгдэх гэх мэтэр бол нийгмийн өөрчлөлт явагдаж байгаамаа гэж үзэж байна. За соёл технологийн хувьд тэгвэл шашин, бичиг үсэг, шинжлэх ухаан, технологи гэх мэтийн зүйлсийн хүчин зүйлсүүд орж байгаа. За эдгээр нь хүмүүсийн амьдрал дэх орон зай хүчин зүйлсийн нөлөөг бууруулсан. Өөрөөр хэлбэл хүний хөдөлмөрийг хөгжүүлж өгснөөр нийгэм илүү хурдтай хөгжих, илүү дэвшин дээшлэх энэ зүйлийг бол гаргаж ирсэн байна. За хүрээлэн буй орчны хүчин зүйлс гэдэг дээр байгалийн гамшиг авч үздэг. Жишээлбэл 1992-2000 оны зууд цөлжилтийн асуудлууд байна. Энэхүү зууд болсноор малчид их хэмжээний малаа алдаж өөрсдийн амь зуулгаа залгуулах боломжгүй болсноор хот суурин газар руу ирж суурших болсон. За ингэснээр хүн амын нэгтаршил их болоод тухайн гэр хорооллоор ихээхэн суурьсантай холбоотойгоор түүхийн үрс төлсөн энэ агаарын бохирдлыг нэмэгдүүлсэн гэх мэтэр бол хүрээлэн буй хүчин зүйлс нөлөөлж байгаамаа гэж үзэж. За дайн улс төрийн мөргөлдөөнөөс улбаатай гэж. За хүн амын дөрвөн хөдөлгөөн цагаалчлал өргөж улс орны нийгмийн амьдралыг ормонгоор нөхөрлж байдаг. За нийгмийн хөдөлгөөн нийтлэг ашиг сонирхлын тогтсон ёс журам хэм хэмжээрийн хүнээс гадуур хэрэгжүүлэх гэсэн хамтын үйлдлийн тусламжтайгаар хэрэгжүүлж буй нийтийн орлогыг бол үзэж байгаамаа гэж. За хувьцатлын хувьд Английн социологч Giddens авч үзэж судалсан байдаг. За тэгээд хувьцгал маань дараах 3 шинжийг агуулж явах ёстой. За нэгдүгээр олон нийтийн хөдөлгөөнд тулгуурласан байна. За өргөн хүрээтэй засаглалын бүтцийг дэглэмийг өөрчлөх шинжтэй. За хүч хэрэглэх эсвэл хүч хэрэглэхээр сүрдүүлсэн үүдийг бол агуулж идэв. За мөн Английн социологч Giddens-ийн хувьд нийгэм өөрчлөгдөх хүчин зүйлсэд соёлын хүчин зүйлс, эдийн засгийн хүчин зүйлс, улс төрийн хүчин зүйлсийг авч үзсэн байдаг. За ингээд өнөөдрийн хичээл анхаарлаа хандуулсанд баярлалаа. Дараагийн хичээлээр иргэн уулзцаая.